Гайг байна. цаг гайг байна. Тэгвэл дотгошоо жоохон ороод явъя. Тэгэхээр дотгошоо ороод явхаар юунууд байна гэхээр зөв хэмжигдэхүүн зүй тогтол гэдэг чинь. Тэнгүүд энд харж байна уу? Хэмжигдэхүүнүүд ингээ хараад тахаар дандаа нэг юм хувийн хэмжигдэхүүнүүд байдаг. Дулаан баг, хувийн дулаан багтаан, хайлахын хувийн дулаан, ууршигын хувийн дулаан, конденсаторын багтаамж, одоо молийн мас, хурдтгач гэдэг юм. Ингээ дандаа нэг юм энэ дандаа биеийн бодисын дандаа хувийн шинжүүдийг харуулсан параметр. Энэ бол бодлогын өгүүлбэр дотор нэгжтэйгээ өгөгдчихдэг учраас тооцоолоход их амархан байдаг. Яг үгүй 1 цагт 36 км явах юм бол 3 цагт хэдүүхээр 3-аар үржүүлчихнэ. Тэгээ болоо. Эний том юм чийлээд баг шаардлагагүй. За тэгээд нэг тоо хэмжээг нь харуулсан юм байна. Жишээ нь одоо энэ 1 см куб хэдэн грамм бэ гэдэг. Тэгвэл энэ хэдэн см куб. Энэ хоёрыг үзүүлэхээр нийтийн юм гарч ирдэг. Масс тэнцүү нягтыг өчгөн идэлгүй иймэрхүү байлаа. Энэ нэг нийтийг нь харуулж байгаа юмнууд нэг. Энэ дулааны тоо хэмжээ нь массыг юугаар хайлахын дулаанаар, ууршихын дулаанаар, цэнийг нь конденсаторын багтаамжийг юугаар. Их мэтэр нэг юм нэг 50 болондоо лавлах авч байгаа бүгдийн түүгээд үз. Тэгэхээр жишээ нь даралт гэдэг үл нэг талбайд оногдох хүч гэдэг утгаар яваад мөн. Тэгэхээр даралтыг талбайгаар үзүүлэхээр хүч болно. Тийм ээ? Гэрлийн энэ орж ирэхгүй. Энэ соронзон индукс гэдэг юм бол талбайгаар үржүүлээд соронзон урсгал. Тэгээ энэ нэгжнүүд хитээн онцлог нэгжнүүд байна. 7 үндс нэгж тэрнээс салбарлаж гарсан конденсаторын багтаамж гэдэг парад гэдэг нэгж мөн. Парад Паскал гэж нэгж мөн. Тэр Тесла гэж нэгж, Вебер гэж нэгж мөн. Энэ хитгэн нэг юу би үсрээд нэг 20-од нэгж байгаа. 20-одх нэгж байгаа. Тэр нэгжнүүдийг ерөнхийдөө зүсийг харчих юм бол чи Есүс ирж байгаа юм. 10 хэдэн даалгаврын энэ томьёонуудыг цуглуулчих юм бол нийтдээ нэг 30-аад даалгаврын хийчихнэ. 46 даалгаврын 30-аад нь хийчихнэ гэсэн үг шүү. Тэнгүүд үржүүлээд гардаг хэмжигдэхүүнүүд бий. Жишээ нь талбай гэдэг нь үржүүлж гардаг хэмжигдэхүүн. Уртын үржүүл, урт өргөний үржүүл, талбай. Тэгээд талбай нэгжингүүл дандаа метр квадрат, сантиметр квадрат гэдээ байх албагүй. Энэ худлаа биш үнэн. Тэгвэл бэжик дээр юу? Хурд хугацаа хоёрын үржүүл, зам, даралт, идэвхтэй хоёрын үржүүл, ажил, хүч талбай, хүч зам хоёрын үржүүл, ажил, жоол нэгжтэй. Хүч талбай хоёрын үржүүл ньютон нэгжтэй. Энэ чинь бас талбай байхгүй. Хурдтал хугацаа хоёрын үржүүл хурд. Тэр энэ яаж нь диаграмаар илэрхийлэгдэж байна гэсэн. Тэгээд эдний бүгдээрийн саяны үржүүл хэлбэрээр илэрхийлэгдсэн энэ бүх параметруудыг юу? Энэ хоёр нөхрийн хоёр тэнгэр рүү авчих юм бол юу болчих вэ? Үржүүлээр илэрхийлэгдэх хэмжигдэхүүн болоод хувирчин гэсэн. Тэгвэл энийг бид нар юу? Диаграм, граф гэж нэрлэж байгаа юм. Тэгвэл ингээд гурвалжингийн талбай тэгшүнцэгтийн хагасгаа 2 тугаан шүү дээ. Өргөн өндөр хоёрын үржүүлийг 2 тугаан. Тэгээ энэ томьёог чийлээд байгаа хэрэггүй байгаа байхгүй. Энэ хоёр нь юу? Энэ нь болохоор нэг ч хугацаанд А-гаар өөрчлөгдөн, Т хугацаанд Т дахин өөрчлөгдөн гэдэг энэ хурд өндөр босоод тишээ энэ хэвтээ тишээ үржүүлээ тэгшүнцэгтийн талбай хагас гээл юу? Зам нь ингээд. Зэн шиг энэ бүх хэмжигдэхүүнүүд ингээд юу? Таллаад авчиж болно шүү. Энийг ингээд таллаад авахд юу? Ингээд таллаад авахд жиг турц хөдөлгөөний биш хувьсдаг хөдөлгөөний хурдны томьёо гарах юм уу? Энийг ингээд таллаад авахд юу? Даралт дэлгүүн хоёр нь ингээд шууд порсноор явдаг изотерм юу юм бэ? Изотерм ч юм байна. Ийм хуулийн ажлын томьёо болох юм уу? Тэгэхээр тийм томьёонууд хэлээд юу? Явахгүй. Яг тэгэхээр ерөнхий зүй тогтол шинжийг харах юм бол бүгдээрээ нэг юм байна. Өгөх гээд байгаа зүйлгүй юу? Нэг 30-40 эмэг чи ганцхан өнцгөр харах боломжтой гэсэн. Жишээ нь үржүүлээд шинэ юм гардаг. Хүчийг замаар үржүүлэх ажил гэдэг жоол нэгжтэй шинэ юм гардаг. Массыг хурдаар үржүүлэхээр бид импульс гэж нэрлэдэг гэдэг буруу жоохон нэр байгаа юм. Хөдөлгөөний тоо хэмжээ буюу моментум гэж нэрлэдэг. Тийм үү? Ингээд болоо шинэ хэмждэг. Тэгэхээр энэний нэгж юу? Килограмм энэний нэгж метр секунд. Тэгэхээр энэний нэгж гарах нь шүү. Тийм шинэ нэгж байхгүй. Талбай байж, идэвхүүн байж, кинетик энерги байна. Хүчний момент гэж хүчийг мөрөө үржүүлсэн хүчний момент гэх шинэ нэгж байхгүй. Ньютон метрээр биш. Энэний нэгж нь жоол биш шүү. Ньютон метр боловч жоол биш. Соронзон момент гэж хэмждэг юм байна.
хүч маань өөрөө бас юу. Энэ хоёрын үйлдвэр нийгж нь гардаг. Тэгтээ хүч гэж мас хурдгал хоёрын үйлдвэрийг хүч гинээгүүл буруу болчих. Энэ хоёрын үйлдвэрийг хүч гэхгүй. Тийм учраас энэ гараад ирж байгаа хэмждэг хүн чинь өөрийн гэсэн нэр байна. Харж байгаа юм дандаа нэгтэй. Өөрийн гэсэн тэмдэглэгээтэй. Энэ нь жишээ нь А, энэ нь P ч юм уу. Өөрийн гэсэн нэгжтэй тодорхойлолттой. Хүчний момент гэж юу вэ гэж асуухаар хүчний момент гэж хүчийг мөрөөр үржүүлсэн үйлдвэрийг хүчний момент гинэ гэж хариулагддаг мөн үү? Өөрийн гэсэн яагаад энэ хэмждэггүй хэрэгтэй гэхээр гарч иж байгаа юу? Үндслэл байна, тодорхойлдог арга байна, өөрийн гэсэн онцлогуудтай байна. Тэр шиг мөн үү? Хоёрдугаар юм нь юу байсан? График байсан. Хууль хамаардаг. График, диаграм хоёр бол нэг үг. Гэхдээ диаграм нь юу юм бэ гэхээр том юм. Ерөнхий үг нь нийс хотууд гэсэн утгатай. График нь болохоор тэг нийслэл. Тэгэхээр нийслэл бүхэн хот мөн. Хот бүхэн нийслэл биш. Өөрөөр хэлбэл энэ бол жишээ нь эмэгтэй хүмүүс энэ диаграм бол. Энэ болохоор багш байж болно. Тэгэхээр энэ юу гэдэг юм? Тусмаагаа эмэгтэй бөгөөд багш. Тэгвэл бүх эмэгтэйчүүд багш биш. Мөн үү? Бүх эмэгтэйчүүд багш биш. Бүх багш нар эмэгтэй биш. Тэгэхээр энэ хоёр юу? График бол диаграм мөн боловч график диаграм мөн боловч бүх диаграм график биш гэж ойлгоорой. Тэгмээс диаграм ч гэнэ үү график ч гэнэ үү нэг үгээр орж ирнэ гэсэн. Тэрний үгний ялгаа бол танарт адилгүй. Тэгэхээр диаграм график уншдаг ерөөсөө л үндсэн юм шууд гэхээр ихсүүл ихснэ гэсэн. Хурд хугацаа ихсгээр зам ихснэ. Параболч байна уу, кубч байна уу, язгууртай байна уу бүгдээрээ шууд өсвөл өснө гэсэн. Пропорционал гэхээр ноолыг дан. Заавал ноолыг тарих. Ноол дайраагүй шулуун бол пропорционал биш. Тэгээд юу? 2 дахь ихсвэл 2 дахин 3 дахин бол 3 дахин ихсдэг байж пропорционал болно. Пропорционал болно. Тэгвэл энэ дээр уншдаг арга нь юу? Ижил хугацаанд явсан замуудыг жишдэг арга нь техний тулд хугацаагаа ижилхэн аваад хурд зам хоёрын хоорондын холбоо гаргадаг нэг арга. Нөгөөх нь замаа ижилхэн аваад Y-гээ адилхан аваад юу? X-ийг хооронд нь харьцуулдаг арга энэ. Тэгэхээр юу? Бага хугацаанд явсан нь хурд ихтэй, их хугацаанд явсан нь хурд багт. Энэ уруу гэсэн үржүүр нь тогтмол гэсэн. Ингэж харж болно. Эсвэл өнцгөр нь хардаг. Энийг нэг бид нар математикууд наалалт градиент өнцгийн коэффициент гэж нэрлэдэг. Тангенс биш шүү. Яг тангенс биш үү гэхээр энэ босоо хэвтэр рүү авч байгаа юм чинь бүгд нэгжтэй тангенс гэж энэ хорвол байхгүй. Тэгэхээр энэ наалалтаар нь хардаг. Энэ гурван аргаар л бишсэн ийм бодлогонууд нийлээд. Одоо энэ график биений араас залгахчтай ингээд залгаад нийлүүлээд юу бодлого болгоод хувиргач шүү дээ. Тэгэхээр ерөөсөө үндсэн арга нь юу? Энэ ердөө юу? Саяны Y тэнцүү KX, X нь одоо жишээ нь энэ дээр энэ хурд байж байна. Энэ Y нь энэ зам байж байна. Коэффициент нь болохоор энэ хугацаа болдог ч юм уу. Ингээд ерөөсөө юу? Энэ Y тэнцүү KX хэлбэртэй байх юм бол энэ бол шууд пропорционал болно. Шууд пропорционал. Уруу пропорционал гэхээр юу? Энэ гипер бол гарч байгаа мөрөөгөө хэлж байна. Уруу пункт зөндөө олон. Нэгийг X-ийн квадрат тийм уруу байсан ч уруу мөн. Пропорционал гэдэг нь заавал ингээд нэг зэрэгтэй квадрат байх юм бол пропорционал биш. Куб байх пропорционал биш. Шууд мөн. Нэг зэрэгтэй байж юу? Пропорцийн хууль биелдэг. Тийм учраас одоо та нарт орж ирэх гэж байгаа 9-10 дугаар ангийн физикийн томьёонууд нэг 80% пропорцийн хууль нэрийг хүчтэй байж. Ганцхан дээр саяны хэлээд байгаа юу гэдэг. Кинетик энергич гэдэг юм уу, конденсаторын энергич юм уу нэг ганц нэг цөөхөн тооны парабол хуультай юмнууд би цацраг гэдэг энэ задралын хууль болохоор нэг экспоненциал хуультай юу. Илтгэгч функцтэй, логарифм функцтэй нэг цөөн тооны томьёонууд онцлогууд үүсэж байгаа. Ихэнх нь юу? Пропорц хууль ингээд. Тэгэхээр пропорцид одоо бага ангид 5 дугаар ангиас үздэг шүү дээ. Тэрийг анхаараарай өгтөд. Ийм шатныг бидлэг явж байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ингээд юу? Хурд хугацааны хамаарлал гэхээр энэ хурдтгал маань үнцгийн коэффициент налалт болоод байна чинь. К маань болоод байна чинь. Тэгэхээр ингээд юу? Хоёр график хооронд жишээл налалтаар нь ч юм уу саяны 3 аргаар жишээл юу? Аль нь хурдтгал ихтэй? Омын хууль гэхэд юу? Хүчтэйгүүд нэгийг хугацааны R нь коэффициент болж байгаа учраас энэ доогуур явж байгаа нь коэффициент эсэргүүцэл ихтэй дээгүүрх нь болохоор юу? Эсэргүүцэл багтай байх жишээ нь.
гэх мэтээр юу. Ингээ Ньютоны хууль нь ч байна уу? Ийм байна уу? Үнэ. Изохор процессын хууль байна уу? Конденсаторын томьёо байна уу? Бүгдээрээ юу. Графикаар яг нэг хэвээр төрсөн. Тэгэхээр энэ юу? Хурдыг нь гүйдэг хүчээр солиод мөн. Хугацааг нь хүчээр сольдог ч юм уу? Хурдтал энэ хурдыг нь солихтой зэрэг юу? Нөгөөтгийг нь график гарна. Тэгэхээр та нарт хүсэх гээд байгаа юм. Та нар амжилттай бэлдээгээд байгаа л юу? Бэлтгэн тул иймэрхүү Ешийн даалгавар дээр хийж байгаа энэ графикнуудыг бүгдээр ингэ хайчлаад юу наагаад нэг бөөгнүүч. Тэгээ ингээд ерөнхийд нь харахад ч юу нэг л адилхан юмнууд хэлээд байгаа. Үнэ нэг л адилхан. Тэрнээс тэдэн оны тэдгээр бодлого болцсон бодоогүй гэдэг нь чухал биш. Ойлгож байна уу? Ингээд яг адилхан зүйл. Тэгэхээр энэндээс юу харуулдаг тэгэхээр графиктэй ажиллах чадварыг чинь тэр мэдээлэл боловсруулах чадварыг чинь шалгаж байгаа гэсэн. За тэгээ энэ дээр нэг хэдийн юмуд байж юм. Өдөртөн хувьсагч гэж энэ X-ийг хэлж байгаа. Дагалдан хувьсагч гэж энэ Y-ийг хэлж байгаа. Энэ independent variable, dependent variable гэсэн. За энэ шууд байх юм бол заавал тэг дайрна. Тэгээ шулуун. За налалт ихтэй дээгүүр зураг, налалт багтаан доогоор зураг, тангас хэлж хэлэхгүй шүү дээ. Тэгээ өнцөг ярих нь хаяа нэг байдаг ч үгүй. Гараж байхгүй гэдэг. Энэ хууль хамааралтай ажиллахдаа бас нэг анхаарах юм байна. Физикийн бүх томьёодны 3 үсгтэй. Ингээ 3 үсгтэй, энэ 3 үсгтэй, 3 үсгтэй. Гэтэл энэ хууль мөн үгүй л үгүй. Хууль биш энэ яг тодорхой. Тэгэхээр энэ бол хууль. Энэ бол тодорхой. Энэ бол хууль, энэ бол хууль. Энэ нэгж маасанд оногд хүчийг хурдгал гэхгүй. Маас хурдгал хоёрын хүчрийг хүч гинэ гэж хэлж болохгүй. Энэ хүчлийг үүсгэсэн харьцуулсныг эсэргүүцэл гинэ гэж хэлэхгүй. Энэ 3 ондоо зүйл. 3 ондоо зүйл 3 талаас хүрчиж юу хоорондоо уялдаж байгаа. Тийм учраас нягт нь маасаас шууд баснаа уучлаарай тийм байхгүй. Эцэгхэн нэгтгэнээс нягт уруу баснаа тийм байхгүй. Ийм юм хэлэхдээ маш болгоомжтой хэлэхтэй. Энэ юу гэсэн үг вэ? Хол замыг заавал хурд ихтэй туулна гэсэн үг. Тийм бол байхгүй. Мөчөж яваад очиж болно шүү дээ. Тийм учраас ийм юм хэлэхдээ энэ бол даралтын хууль биш. Энэ хууль биш, даралтын томьёо, даралтын тодорхой. Тэгэхээр яг энийг хоорондоо маш сайд төстэй байдаг учраас физик утгаар нь ялгахаас өөр юу арга байдгүй маа гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр энэ дээр буруу томьёолол байна. Тэрийг unfair гэдэг нь зөв томьёолох юм бол fair болно. Түн үү? Тэр хүүхэд гүйлгээд мөн үү? Нэг нь богино зайд гүйлгээд, нэг нь хол зөндөө хол гүйлгээд мөн үү? Тэгээд богинохон зайд гүйсэн хурдан байна гэх юм бол шудраг биш байх ингээд гомдол гаргадаг үстэй тийм үү? Тэр чинь fair гэж хэлж байна. Тийм учраас энэ томьёол юу бас зөв томьёолох гэж юм бас байдаг. Тэгэхээр буруу томьёоллуудыг бас асуугаад байгаа сүүлийн жилүүдэд нээшээ зориуд асуудаг байгаа. Нэг даалгавар орж ирнэ. Жишээлбэл элбэг тохиолдол энэ буруу томьёол. Энэ гүйтгэх нь гүйтгэлийн хүч нь хүчтээс шууд порснаа. Эсэргүүцлээс уруу порснаа. Ууслаарай тийм байхгүй. Ингээд юу гэдэг юм? Ньютоны хууль. Биеийн олж урж байгаа хурдтал нь хүчнээс порснаа. Маасаас уруу порснаа. Ууслаарай тийм байхгүй. Тийм байхгүй. Буруу юм. Яагаад биш гэж. Энийг ярихын тулд юу? Энийг ярихын тулд заавал 3 дахь хэмжтгүүнийг энэ маас хурдтал хоёрын үржүүрийг ярих энэ хоёрыг хурдтал хүчний холбоог ярих ч бол маасаа заавал тогтмол авна. Тэгэхгүйгээр хайчаад ярих юм бол unfair болно. Сүүлийн жилүүдэд хэрэгээр бүр зориудаар ийм даалгавруудыг мөн оруулж ирж байна. Тийм учраас ялгах үг чинь гинэ гэсэн байх юм бол тодорхойлт гэсэн үг. Хууль болохоор тэгж хамаарна, ингэж хамаарна мөн үү? Ийм томьёолуудтай байдаг. Дандаа пропорцийн тэмдэг ийм долгионоор илэрхийлэх чинь тэмдэгтэй юм уу? Эсвэл ийм үржүүтэй тэнцүү гэсэн хэллэгтэй байх юм бол хуулийн томьёол болно. Тийм учраас хууль бол явцсан хуулиуд байна. Маш ерөнхий хуулиуд байна. Мөн үү? Ерөнхий хууль. Бүр түгээмэл хуулиуд байна. Тодорхой үзэгдэл хамаатай хуулиуд жишээ нь гүкгүй хууль. Энэ жоохон ерөнхий нь бол энэ Ньютоны хууль. Энэ Омын хууль бол бас явцсан хууль мөн үү? Түгээмэл хууль бол жишээ нь юу? Нэг хэдэн хадгалагдах 5 хуулийг томцруулж үздэг. Тэгээ томьёо болгон хууль биш, хууль болгон томьёо мөн. Томьёогоор илэрхийлж болно мөн үү? Дандаа нэг юм шалтгаан үр дагаврын холбоог харуулсан байдаг. Юунаас юу хамаарах вэ гэсэн. Тэгээд энэ альва хуулинд нэг юм биелдэх хязгаарууд байдаг. Хуулийг бол эрдэмтэн хүн нээдэг. Хэмжигдэхүүнийг бол оруулж ирдэг.
үүдлийн хүч гэдэг ойлголтыг оруулж ирдэг. Хүчлэг гэдэг ойлголтыг нууц оом гэдэг хүн оруулж ирсэн. Энэ хуулийг бол оом нээсэн. Цахилгаан хөдөлгч гэдэг ойлголтыг Киркоп гэдэг хүн оруулсан. Даралт гэдэг ойлголтыг Паскаль гэдэг эрдэмтэн оруулж ирсэн. Дараа Паскалийг нээгээгүй, даралтын томьёог нээгээгүй, нээдэггүй, тэрийг нээдэггүй зүгээр л оруулж ирдэг. Тийм учраас хууль бол загварын нэг хэлбэр. Тийм учраас тухайн нэг загварчлал суралцах гэж заавал нэг юм байх ёстой. За зөв томьёос нь ийм болно. Тогтмол юмыг заавал хэлжээж юу. Хүчлэн тогтмол үед, эсэргүүцэн тогтмол үед нэг яаж гэж ийм ардталтан заавал юу. Тодтгол явж яаж гарч ирдэг юм аа. Тэгэхээр юу. Ийм гурван юм наадхан гурван юм илэрхийлэгддэг юм аа. Шалтгаан, үр дагавар, тэгээд энэ гадны юм. Энэ нь болохоор тэрнээс гарч байгаа үр дагавар. Тэгээд тэр үзэгдэлд орж байгаа бие юм уу бодис байж юм. Ийм гурван юмны хоорондын холбоог заавал юу хэллэгээр явдаг. Ийм нэг ийм гурван юм байдаг. Шалтгаан, дагавар тэр үзэгдэлд орж байгаа юм. Бие гурвыг гişin. Гадны хүчнээс болоод биеийн хурд өөрчлөгдөж хурдтгал үүснэ. Тэр нь энэ биеийнхээ юу энэ биеийнхээ массаас нь хамаарна. Ийм гурван юмыг хооронд нь холбож байгаа. Энэ гадны энэ батарейны гаргаж байгаа хүчтэй хэмжээ цахилгаан хөдөлгч хүч. Тэрнээс нь болоод чийдэнээр бүх гүйцэтгэх нь хүч нь хамаардаг мөн үү? За тэгээд тэр юунаас нь хамаардаг? Тэр чийдэнгийнх нь хэлхээнийх нь эсэргүүцлээс нь мөн үү? Хамаардаг. Ийм гурван юмны холбоо ч юм уу. Бүхөө бол мөн адилхан. Дулааных нь адилхан. Энэ нь адилхан мөн үү? Энэ Парисын хууль адилхан. Одоо жишээ нь хугарлын хууль гэхээр гэрэл эхэлж тусаад энэ шалтгаан. Тэрнээс болж хугараад энэ ногоо энэ. Тэгээд тэр нь юунаас хамаарах вэ гэхээр энэ хоёр орчны урдын илтгэгчээс нь хамаарна ч юм уу. Энэ улаантай хэсэг нь энэ цэнийг нэг орон үүсгэж энэ шалтгаан. Тэрэн дотор нь энэ хөхөөр тэмдэглэгдсэн цэнийг оруулж ирж байна. Тэгэнгүүт нь энэ хоёроос болоод энэ орон дотор энэ цэнийг оруулснаас болоод хүч бий болж байна. Хүч үүсэж байна. Энэ гурван холбоо харуулдаг юм. Энэ ингээд ихэд юу? Аашны гэдэг нь Планкийн хууль буюу фотон гэдэг юм анх тусаад тэрнээс болоод электрон гэдэг юм сугараад металлаас тэр нь өөрөө нэг хэсэг энергийг авч яваад энэ үр дагавар. Тэрнээс болоод энэ металл нь юу? Нэг хэсэг энергийг нь өөртөө авч хоцорсноос болоод ингээд өгсөн энерги энэ Агийн металл наав холбоосыг салгахад зарцуулагдана. Үдснийг нь электрон кинетик энерги олж явна гэдэг юу? 5 тэнцүү 3 дээр нь 2 гэдэг хууль шүү дээ. Эйнштейний Нобелийн шагнал авсан. 2 дахь хуулийн хэлдэг нь дандаа юм хадгалагдах хууль. Маш түгээмэл хэлбэртэй. Битүү системийн энерги хадгалагдана. Битүү системийн моментум хадгалагдана. Битүү системийн цэник хадгалагдана. За энэ эргэлтийн моментум энэ удаа бид нар оруулахгүй. Шугам моментум буюу бидний хэлдгээр импульс хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдана. Энерги хадгалагдана. Өөрөөр хэлбэл устдахгүй, шинээр бий болохгүй мөн үү? Тийм мөн үү? Байдгаал байна гэсэн утгатай. Цэник хадгалагдана. Мөн үү? Цэник алга болохгүй мөн үү? Бүх системийн битүү гэдэг нь зүгээр агаар ордгоо гэсэн үг биш. Ямар ч үйлчлэл байхгүй гэсэн үг. Гэт гравитацийн үйлчлэл байхгүй. Тэгэхээр маш ерөнхий ойлгоо, маш хийсвэр ойлгоо. Энэ орчлон ертөнцөөс гадаа байж энэ бизнес. Гэхдээ битүү системийг бид юу энд нэг тусгаарлах замаар гаргах боломжтой. За энэ барион цэник гэдэг бид нар мастер. Тэгэхээр юм 1 2 3 4 5 хон юу. За иймэрхүү байдаг. Нийшиг даалгаврыг илтгээрэй гэж байна. За маш их гоё сонирхолтой зөвлөгөөнүүдийг би бас